Сайн байцгаана уу хүмүүстэгчтэй. Саяхан наацгааж байна уу? Баяр наадмын өчигдрийн дугаараа үзэгчтэй бүхэнд амь бид. Өмнгийн цэнхэр аваа сургасан бол одоо үед арын сайхан хангаа. Хангаа нурууны аян шиг хоригдож байна. Хан өндөр хайрхны ар. Ханан хүний голын хөндийгээс үзэгчтэй бүхэндээ адуу өчнө нэвтрүүлгийнхэн баяр наадмын дугаарыг хүргэж байна. Монгол улсын хамгийн олон малтай сум Ханан голын удам хөндийд Аранхай аймгийн Эрдэнэмандал сумын үе үеийн ажилсаг малчин хөдөлмөрч ард түмний өрсөд адуучин залуучууд баяр наадмын чангалахаар уургын уртаан сонолзуулан хувийн зээлэнд тонруулан адуучин нэвтрүүлгийн хойморт заларцгааж байна. За Аранхай аймгийн Эрдэнэмандал сум бол Монгол улсынхаа хамгийн олон малтай. За хоньныхон тоогоор мөн одоо бусдын тэргүүлдэг ийм сум. Эртний домогт хар улааны балгас. Ер нь хүмүүгийн үеийн ханаа болойхон хөвөнд ханаа хүмүүгийнхэн бэлчирт байдаг. Хүмүүд эцсийн үеийн одоо өөх түүхийг хадгалсан шудар хэрэгсүүр түүхийн баримтууд их байдаг. За мөн саяын гэгэнтний шав нутаг сая гэгэнт маань энд одоо ирж адуучнаан оруулж засынхан адуучны тэмцээнд оруулж адуучны төлөвтэй оролцлоо. За хамгийн ахмад адуучин бол одоо Тэлүгийн адуучин Засцвгийн Жаданбаага хэлж дараа нь одоо сосрын тогтох чаргал гэж спортын мастер хоёроор хэлсэн юм аа. Ахмад адуучин Жаданбаага бол одоо бараг 80 шахсан залуучуудаа тэмцээнд оролцож одоо маш удаас нөө гэсэн. За тонгондоо Жаданбаа. За Жаданбаа мөн үуч тонгошон гэдэг аа. За Төрөөсөө дэш гарнасангүй. За дараагийн адуучин бол Эрдэнэ уулын адуучин тогтох чаргал. За тогтох чаргалын шүрхийг харъя. За сонгоно. За энэ зөвхөн уурга шүрсэн. За шүрээд нь дийлээ. Тогтох чаргал сайхан шүрлээ. Төрөө сайхан сонгосон байна. Аранхай аймгийн Эрдэнэмандал сум бол одоо үнэхээр эртний их түүхтэй ажилсаг хөдөлмөрч юм дум. За Батцэрэг Эрдэнэ уулын адуучин тэндээс одоо аль ч нэгэн үед одоо мал сэргэн байн өсч үржиж олон ураг малч дөрөн гэртэг. За Батцэрэг гэдлөө тэндээс. За одоо шүргээ ялдаж байна Батцэрэг юм. Хараахан зөөр урган хаан түрэл өнгөрч байна. За надэрсэнгүй дээ. За энэ адуучин бол Алгуулгийн адуучин Жүлтэн хоцгийн адил биш. Адил биш маань урган шүрнэ дөө. За адил сайхан шүрлээ. Одоо хонь холонтой хамгийн олон хүнтэй шин хамгийн олон малтай шин 2014 оны эсийн толгоор 420 гаруйн доллар мал тоолсон. Ийм тавчныхаа. За дараагийн адуучин Жүлдэр нэмлэнд аваад орч. За яс ярлгүй явж байгаа юм бэ даваад ирж байгаа. За ярлгүй явж байгаа тэгээд ургаан тэр тэнд байхад нь шүүрчгээд барагдтаа мал өгсөн хань шүүрсэ. Алгуулгийн адуучин бод үлгэн гарч ирж байна. Алгуулгийн адуучин Баянлалын бод үлгэн. За хайрмартай ирсэнтэй бод үлгэн. За энэ түүх сайхан шүүрлээ. Мөн сайхан шүрж байгаа юм. Хөдөлгөөн маань Эрдэнэмандал сумын хүмүүс бол одоо морьтой Монгол аянд дэмжиж их сайхан олуулаа жагсаасан энэ үндэсний хоёр наадмын дараа үзэгч та бүхэнд хүргэнэ. Батбаатар Эрдэнэмандал сумын Идрууламгийн адуучин Тоогийн Батбаатар. За жишээлбэл үе их зөв үе шүүршээ болчихлаа. Идрууламгийн адуучин Алтан сүхийн дорд дэрэм
За тэр. Яа. Сайн шүвчээ. Сайн шүвсэн байна. Таны туучин бол Идэр Улаанбагийн туучин баасан жаргал. Баяр сайхны баасан жаргал. За баасан жаргал төлөө. За хүмүүс сайхан явсан баасан жаргал сайхан шүрлээ. Худалдаа юм их сайхан орж чадвар харуулж шүрлээ дэсээ баасан жаргал. За дахин хараа баасан жаргалыг. Тэр. Төсөөл бүрэг буугаач хуул авсан харагдаж байна. За энэ баяраа Чадраудын баяраа Эрдэнэ улгийн туучин. За зэрэг бүртээр нь ширүүхэн хөдөлсөн дөө авсаа. За тэгээс өндөрчөөд нөрнийхэн хөлд уургал зохиулаад хазаалдчих. Уургаан ударсан юм байна. Баяраа маань. Чадрагаа туучин бол Чимэцээ. Эрдэнэ улгийн туучин Чожо хөгийн Чимэцээ. За Чимэцээ том төвгөөла. Өнгөр гэсэн дэс аманд за нуг дарж иргүүлж баал. Цаад авчиж байна Чимэцээ. Эрдэнэ улгийн туучин Жигдэнгийн Ганбаатар. Оросуунуудаа олон багтаа, олон хүн амтай энэ одоо хангаан нутгийн сайхан сургууль бичээр өнний голын удам сав нутагт Ганбаатар сайхан шүрлээ. Эрдэнэ монголчуудын одоо мал сургууль төмөр өсч шинэ сайхан бэлчээр байгаа тэр нутгийн ард түмэн хөдөлмөрч байхгүй бол яаж боловсгүй тийм ч энэ нутгийн хүмүүс үнэхээр ажилласаг ийм сайхан ард түмэн байдаг. Хэдэнээс за хануугийн дуучин Батамгалан за хөдөлөө. Зээ үрээд алдчихлаа сая. Батамгалан. Уул сайхан үс наан натчих юм. Даваасрын тавсрынгийн даваасрын хан өндрөгийн дуучин. За нүрээд алдчихлаа да бас. Даваасрын маань энэ шүгээл өвчөх хангаар нүц тонгоос үү дээ. Энэ нүрээгүй юм байна. Хан өндрөгийн дуучин баасан зэргийн дамдын дэрж за дамдын дэрж маань ширүүхэн хөөрмөрийн цайч хүйтээ. Их хайхтай ширүүхэн зөрөгтэй өлсдөг. Их толоос унжчихсан юм аа. Тэгээ яг согорчлаа. Замаараа тавихгүй наа. Замаараа тавихгүй нүдүүд бас л тэгээд бас тэр хүмүүс хооцсон ба. Дамдын сүрэн тэлөгийн дуучин дамдын сүрэн. За дамдын сүрэн төлөө. За алга мөртөө сайхан шүрлээ. За амаргар өнгөрөх хашихаар налуулж байгаа тэгээд ямар ч суурхтай юм дийлээ дамдын сүрэн. Тэлөгийн дуучин сөрөгтэй ямар баяр. За төлөө. За сайхан төвгүй шүрчсэн дээ. Жохон үзүүрээс шүрсэн болохоос амар баяр бол том төвгүй шүрсэн байна. Тэлөгийн дуучин ахны төмөр баатар. Зэйна тууштай хамтвал хэцүү ус ахмад дуучин гэж байна. За. Төмөр баатар ирсэнгүй. Сэдэн балжир бас үлзий түгийн дуучин Сэдэн балжир. Хатэлдээд байна. За харин миний хөлтөөр орж ирсэн дээгүүр гарах гэж байгаа Самбата сайхан шүглээ. Сэдэн балжир. Тэр сайхан шүглээ дээ. Адрагийн дуучин арчиж байна. Үлзий түгийн дуучин Ганбаатарын ганц сүх. За орны хөрөн дээрээс хоодан дижээ ганц сүх.
Алзитгийн дуучин Мөрөөрөнгийн Чулуунбаатар шивэрнэ дөө. Лөө Чулуунбаатар. Ирээд эндсэн байна. Дараагийн дуучин бол саягийн тны 90 жилийн дуучин Алтан хотын өнгө хоёр. За богдгийн тнээс алтан тулгаар шагнуулж байсан. Саягийн тны 90 жилийн мал түм хүрээд энэ хизээнийсэн эрдэнэ өмчүүд мал зэрэг төсөн үрчийн ийм нутаг байдаг. За мөртөө урал тэнцээ хэллээ. Эсвгийн жадан богоо маань ургаллаа да. Уралд дуучин жадан богоо тун хөнгөн дээрээ. За нарай талгой дэмжихгүй л усаргаад тэнд даалгарцсан хүн шүү дээ. 75 6 та 2 3 дахиад авчгүй нэр нь. Хадаас мөчрн ноттой бол одоо тэр дөрөв дөрөө хийж байгаа хөндийж байгаа тэр үл нараас нахад хөөгч л харагдж байна. За дараагийн төвчөнд спортын масууд сосрын тогтох шаргал. Энэ хөнгө сургалтын спортын за 2 чадвар орчлоо доо мастрын уул яасан томцолттой чигтэй 2-д бол орчлоо. За дөрөвчдөд авчихсан да. За харъя. За тэр аль хэдийн одоо дөрөвчлсэн маш тогтчлоо хувьд бол одоо. За энэ дараагийн дуучин Эрдэнэ дуучин Бат сөрөг. За шарга мөртөл уурга нарай орчлоо даа. Одоо хавдууд боловч. Яварлаад уургалцсан ба. Замар суудгүй урагшаа шавтрлаа. Давж гараад. За 2 3 төгсөн юм байна. Бацаргийн хувьд бол. За тэгээд одоо уурга авшир бүргэлтч юм уу? За энд алгуулагын дуучин Хөлтөн мөнцгийн адил биш. За адил биш буултсан даа болно. За алгуулсан ба. Толгой олчихгүй гэсэн болторсон юм байна. Алгуулагын дуучин Жигдэр нэмсийн даваа тарч. За даваадч дөрөвчлөхийн да. Давгуул толгой орсон байна. Сайхан буулдаж. Замар суужгүй наа. Бугуулны мөрөл өчлөл авчлаа. Дагаад авахгүй. Бугуулны мөрөл хөндлөн суугаад байдаг. Наадлах намайг заа жоохон наашин татаад хөндлөлтүүлчихэд одоо хажуу талаараа олж өгöd байдаг. За энэ далгуулагын дуучин буян далайн бод билгэн ирсэн байна. За бас бугуулдах нь. За бугуулдсан. За дөрөвчдөд авчи. За одоо эрт туссан уу. Аах хин сарва. За эрт туссан унгал дахлаа унгуулдсан байна да. Санд одоо Өдөр Улаанбаатарын дуучин Батбаатар гарч ирнэ. Батбаатар уурахтай. Өгнөхөө уурахтай ирсэн байна. За тэгж байна боо. За нарын буурлууд уургалсан. Хил өгнөх уургаар уургаллаа да. Ханга газрын уурагчдыг говийн уурагч шиг өгнөх нь. Одоо уургалсан байх юм. За хөрмөр харин сайн дагаж өгч байна. За Өдөр Улаанбаатарын дуучин Алтан сүхийн дэрэм. Яа дэрэм төлөвлөсөн гээ. Яа дэрэмий энэ шүргээл алдсан байна. Баасан жаргал өөрөвлөнө одоо. Цаавас бугуултай гарч байна баасан жаргал. За улаа дуурчсандаа баасан жаргал дээр. За дөрөвчилж байна. За томхон завдраад бол буулчжээ. Сайхан буулж байна. За харъя.
За энэ сайхан толгоолсон ба сайхан шилж маань 4 жил амьдсан гэж эмээлийн хайгаар ороод. За өмнө үе залуучууд эмээлийн хайгаар сургалтайсан. Хангайхан болохоор эмээлийн хайгаар суугаадыг ургалж байгаа юм шиг татчих байна. Хаасан жаргал за эрдэнүүдийн дутын чадраалын баяраа. За баяраа толгоолсон бай. За хараа. За эрдэнүүдийн дуучин чожоогийн чимцээ. Сайвар хангамжтай гараалдсан. За толгойлч гэсэн үг юм байна. Богоол оролцсон юм байна. Чимцээгийн хувьд бол за эрдэнүүдийн дуучин Жигдэн Баатар. За эндээс өчлөөдөө хоёроо дунтны ойр хоцсондоо гараг дэрэгдсэн толгой дээр нь довчхоор байсан. Тэгээд итвэвэс чууя. За хааруу шидсэн байна. Хангамдруугийн дуучин Ханан Батамглан. За адуу ширүү хөнгөс сонцсон бай Батамглан. Ширүү хөнгөс. Ямарсаа сонцсонгүй. Хангамдруугийн дуучин Савсрынгийн даваасрын. Сам жолоод орж ирлээ. За хаана юу байгаа бол одоо тэр хараад дуу толгой олох шиг болсон да байгаа шээ гинэ. Савсрын мэлээ одоо 4 хүчмөр л байх юм да. За хараа 4 хүчмчгүй шашаа удагсаа. Одоо энэ тонорч байхтал өвчлөл мөрөө хазаалж төлж явах хэрэгтэй байгаа юм. За хангамдруугийн дуучин Баасан сүрэнгийн дамдин дарж маань уулзчээ. Их цээлтэй буулар уулзчихвал туулаад гарч байна гэж харъя. Ташрал харъя. Буулын мөрөнд утраад гарцсан юм байна. Их том зээлтэй буулар уулзахаар тэгдэг өөрөө тонруулж өгшин татж амжихгүй бол Тэлүгийн дуучин Таштавагийн дамдин сүрэн. За дамдин сүрэнгийн буулар ер нь Атуу дамжаал газар хэмжээндээ хатгалгал юм байна. Сөргтийн амар баяр Тэлүгийн дуучин. За хануурсан байна. Нэг хэд арай илчлээ та. За нэг хэд тохиолдчихлаа. Тэлүгийн дуучин Орхны Төмөр Баатар. За харъя. За Төмөр Баатар Ахмад дуучин Төмөр Баатар маань арай толгоолсон өөрөгчлээ. Хангаатгийнхан бол одоо Эдмондлын Хармадан уурга байна. За бас л одоо уургах нь хурдж байна гэж одоо нутгийн дуучин сайхан уургуулдаг байсан. Гуайн жадан багаа гэсэн асуудал хэлж байлаа. Үлчитүгийн дуучин Цэдэн Балжир. За Цэдэн Балжир яаж уулзсан бэ? Цэдэн Балжирын бугуйлдахгүй л цэрвадоо заадуу хөөсөр бод альчгүй цэрлөө. За үлчитүгийн дуучин Гамбаатрын Ганс. За Ганс бүсацэрсоо. За хавар сургууль шин хөөдөг уургал бугуйл боловчлаа. Үлчитүгийн дуучин Бүрүүсрэнгийн Чулуун Баатар. За Чулуун Баатар дээр олон одоо ирж байна. За харъя. Анасаа хэрэтөө сахарч хэрэтөө төшөөр агш альч одоо гэж өссөн юмгүй таам гарал гэсэн утгатай юм байна. За зайгэгэнтний 40 жилийн дуучин Алтан дутгийн Мөнх 2. За Ручлаа Мөнх 2. За гонжсэн дуучин шиг ургалж байна. Дорн дээр гүлээд амгаад авлаа. Тугой ургасаа. Тэр шингэн шургааны ургалахыг бол дөрөв хөлн дэшээ харж байна тийм. За Эрдманд сумаас бэлтгэн явуулж байгаа баяр наадмын адуучин нэвтрүүлгийн явган шургуулж оруулж өгүүлэх хэмжээ хэлж байна. Манай нэвтрүүлгийн энэ сүүлийн 10 жилийн хамгийн ахмад оролцогч Тасцуугийн Жадан байгаа маань одоо бас явган уургалъя гэсэн
За тэр жадан богоолын хүчгэлгүйгээд ирж байна. За хөл нараа яг үйцсэнгүй. За тэр энэ атууныхаа дэрэгдүүл очиж шүү ирдээсээ. За спортын мастер сосрын тогтох жаргал. За тогтох жаргал мастер. Өөр хөрсөндөө за хашиг мастер. За идвэ хасан сэрч байна. За Батсахны Бат цэрэг Эрдэнэтийн дуучин. За бордуу нэг тохиолдлаа. Алгуулагын дуучин Жүлтэн Мөнцгийн адил биш. За адил биш энэ буурал дуу буулдаг гэсэн шүү. За харъя. Сайхан зөв сууж байна. За гүйлтэй сайхан тогтоогод авлаа. Алгуулагын дуучин Жүгдүр намжийн даваа дарж та буулдан заац адил биш юм буулцныг харуулж байна. Сайхан тогтоосаа. За даваа дарж. За буултайгаа өөдөс нь очсон доо олон адуу руу сая самгардчлаа даваа дарж ирнэ. Алгуулагын дуучин бодвилгүн. За бодвилгүнд цөөх адуу ирсэн одоо амжиж шидэж явах хэрэгтэй. Асар тарчаа. Бодвилгүн. За одоо энд л явж ирэх хэрэгтэй байсан да. Эхний адуураан шидэхгүй дээ. Тогоогийн Батбаатар уургалчлаа. Тогоогийн Батбаатар сарваа уургалсан байна гэхдээ. За энэ алтан сүхийн дөрдөр мөргөн одоо буулдна. За тэн дээр нь адуу чойчоод буулдад унгаж байгаа юм байна. Дөрдөр маань сайхан буулдсан байна. За харъя. Сая адуу дээр давхуулж ойцсон юм байна. За хүмүүс тэнтэйг ба сайхан бас олон адуу шалгалж орж ирээд оноо суралцсан байна. За энд Баасан жаргал. За баасан жаргал маань толгойсонгүй. Идрүүл амгийн дуучин баасан жаргал. Эрдэнэтийн дуучин Шадрааулын баяраа. За одоо сайхан орж ирлээ. Сайхан дураад орж ирлээ. За арай дургшаа шидсэн бол хүн сайхан орох байлаа. Нухтаал алгуулж байна. Тэр. Сайхан зөв сууж байна шүү. Хний баяраагийн хувьд чимэцээ. Агуултан. За гүрчээ тэгээд харсангүй шимцгийг адуу харсангүй. Давал арчлаа. За Жигдэнгийн Баатар Эрдэнэтийн дуучин суусаа. За цагаатуу уурлалдуу. За хойлолцчлаа та их. За цагийн хойлолтоо чирэгдээд тавихгүй байна да. Саварганы хоёроо сэрчлээ. Хамын Батамгалан Хандруугийн дуучин. За Батамгалан үйлсэвэ. Савсрынгийн даваа сүрэн. За сөхөд гоёрж ирсэн. За хасамсрлаас. Баасан сүрэнгийн дамдын дэрж Буултнаа. За хадас гүйлээд дамдэрч. За байтгаа. Тэлгийн дуучин дамдын сүрэн. Тэлгийн дуучин дамдын сүрэн одоо. За одоо ширүүх хөнгөлд уургалах юм ба. За одоо давуулаад уурчлаа да юм. За энэ тэлгийн дуучин зөрөгтийн амар баяр тагасч хэвээр. Дамдын сүрэнгийг Даримдан сүрэнгийн урагшаа ташруулан харуулж байна. Сөрөгтийн амар баяр. За дагаж гүйж гоод за богол хаанд суудгаа. Амар баяр хасарлаа. За архны Төмөрбаатар Тэлгийн дуучин. Тэлгийн дуучин архны Төмөрбаатар. За сүүл рүүгээр нь толгойлохгүй болоод эхэлж байна.
Үлцээлүүгийн дуучин Сэдэн Болжир болдно одоо. За Сэдэн Болжир дээр бас л сөөхөн одоо сайхан тунаж ирж ирж. Тэгээ. Гур одоо сайхан л өдөөс мөрөг шийдэж болох байлаа да. Гамбатрын ансруу үлцээлүүгийн дуучин уургалж байна тэнд. За хээрмэр мөн сайхан өнгөрсөн дөө. Өлгөөд авахаар өссөн тэр мандаа хөлдөрийн зохиод алдчихсан. Ансаг. Таврын Чулуун Баатар. За Чулуун Баатарын уурга бараад хоосон л үлдсэн байна да энэ. Натлын хээр азраг сайхан тунарсан. За саягийн дэлхийсэн одоо ч мөнх 2, дотор мөнх 2. За. Мөнх 2 маань хоёр тал руугаа эргэлзэж бол хоёулангийн хоосон өнгөрчлөө. Аранга аймгийн Эрдэнэ мандалсмаас бэлтгэн хүргэж байгаа адуушны төлөвлөгийн мэргэний тэмцээн эхэлж байна. За 22 залуугаас 9 залуу мэргэний тэмцээнд шигшигдэн үлдээ. Спортын мастер сусрын тогтох чаргал төлөвлөх нэ одоо. За Эрдэнэ мандалсмаас энэ тарцсан хандмал байгаа. Адуус хүч тэмдрээгүй дөнгөж нэг одоо энэ засаал байгаа. За лөө хэрэг сайн нэг хоёр спортсноо тэгээд стандартчтай болчихвол мастер одоо спортын мастер тогтох чаргал билгүүлээ. Хэмжээс ойдсонгүй. Дараагийн дуучин бол алга болгоны дуучин Өлтөн Бонцгийн адил биш. Адил биш. Утгандаа болоо. Яасалж байна. За хүрээд дууч хөдлөлөө. За өсөлтөө адуус тамир суугаагүй байгаа юм шиг харагдаж байна. Нэг хоёр үлгээ хоёр байгаа бол тэгээд бас сулраа авчиж байна. Адил шилгүүлээ. Yani халгуулгын адуурч бүгдээрээ одоо үлгэрсэн юм байна. Шигшээ шилгарсан байна. Өдөр намжийн даваа дарж үлгэрнэ одоо. За халуучраг ирчихээ. Юу халуучраг. Ямартлаа. За халуучраг чарн үлгэх юм дээ. За даваалж чүр өдөөд чагаа Тэсэн хэвчээ барилдуулаа. Утсан болов. За дараа нь бод үлгэн бас алга болгоны атууч бод үлгэн шишээс болсон байна болов юм байна. Алга болгоны атууч боёмлан бод үлгэн. Сватлоо. За, одоо энэ төрхөндөөс өөрхөн бухалж байна. Одоо цаашаа тавьж явчлаа л да. 2-3 өөрхөн болсон. Хавьдулгууны үлгээс тавьж харуулж байна. Одоо Тоогогийн Батбаатар, Идэр Улаанбаагийн хүмүүс бүгдээрээ шигшээ шалгалсан байна. Гангаан Эрдэнэ мандалсан бол одоо олон багтай. За 50,000 гаруй хүнтэй 420 гаруй мянган толгоймолтой. За Тоогогийн Батбаатар үлгүүлээ. Сэрд одоо үлгүүлээ хоёртаа тийм. За санхүүчээ та. Болчлаа. За одоо хэдийд сайхан өсөө.
Алтан сүхийн дээр Мэдрэл Улаанбагийн дуучин бас Мэдрэл Улаанбагийн 3 дуучин 3 улаан шилжсэн байна. Цаамт чанаад төрмөтлөө. Саалт чинь тэрээд өдөртмийн хөдөлгөөний жинхтэй юм. Тонороо багцлаа та. Хаалдураа хэлсэхэн очихгүй явчлаа. Яа вэрсэхний баасан жаргал дөрөвлөө та. Мэдрэл Улаанбагийн дуучин Хайнууд төрмийн хөдөлгөөсний харж байна. Аваасан жаргал мэдлээ. За, аваасан жаргалын хувьд дуучин эрдээсээр хоёрхан цогцчин удаад аваасан жаргалын мөнгө ачаахгүй явчлаа. За тэр шилж үзэж байна гэж. Эрдэнэгийн дуучин Жигдэн Ганбаатар. За, шархээд энэ хэрэглэсэн байна. За, энэ тойроод хэдэд хөштөглөсөн байна. За, одоо цагийнхэнтний 49 адуучин алтан нутгийн мөнгө 2. За, мөнгө 2 мөлгөн дээр энэ хэлээд өндөр шаардлагатай дээр сайн тогтож байна да. Шаардлагатай дээр. За. Сэтгүүч юм шиг сайхан уурсан дөрөв сайхан уурсан яг уурж даагүй. За, одоо шууд харъя. Саянхуу Харангаа аймгийн Эрдэнэ мандал сум Монголын хамгийн олон малтай сумын 90 жилийн амжилт тохиож байгаа. Энэ улсын сайн малчин Бат сайхны ядуу зүргийн бичээрт бид хүн энэ хүү дуучны тэрэг хийж Бат сайхан сайн малчин маань дуучтай нэвтрүүлгээ ивент гэж энэ хэмцээний ивент гэж энэ хүү малчин хүн дуучтайхан уран шатуурыг сорж бүгэн гişгэн төм олонтойгоо хуваалцсан юм аа. За ингээд 5 дугаар өрөнд Мэдрэл Улаанбагийн дуучин Алтан сүхийн дөрөв дөрөвдүгээр өрөнд Алгуулагийн дуучин Жүлцэн Бонцгийн адил биш. 3 дугаар өрөнд Алгуулагийн дуучин Буян Далайн Бодвилгүн. 2 дугаар өрөнд Эрдэнэгийн дуучин Жигдэнгийн Ганбаатар шалгарч тэргүүн баринд Мэдрэл Улаанбагийн дуучин Тогоогийн Батбаатар шалгарлаа. Эрхэм үзэгч та бүхэндээ бид үндэсний хоёр наадмаар хүргэж байгаа дуучин нэвтрүүлгийн Арын сайхан хангаа нутгаас төлөвлөлөө. Монгол төмөмөний сайхан наадаарай. Эст буйдан. Захан дотроо бяцлагтай пицца. Монголд анх удаа илүү бяцлагтай, илүү зөөлөн, илүү амттай. Бяцлаг нь чөмөгтэй пицца. Пицца Хат. Хотод баясгаланд Монгол наад. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз.
Отол баясгаланд Монгол наадам. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз. Үндэсний бахархлыг дээдлэгч Хамбаг. Баяр наадмын манлай ятаби. Нарсаг Улаанбаатарчууд та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Улаанбаатар хотын өнгө зүйсийг сайжруулж, аж ахуйн нэгж бүрээ хариуцлагажуулах Нарсаг Улаанбаатар нэвтрүүлэг та бүхэнд хүрч байгаа байлаа. Тэгээд энэ удаад бид бүхэн зочинтой ярилцах болно. Улаанбаатар хотын захирчийн ажлын албаны хүн судалтай үйлчлэгийн хэлтсийн дарга Энтэгтэй Нарант ярьжээ. Орой мэнд хүргэе танд. За баярлалаа. Та надгчсан энэ орой мэндийг хүргье. За Нарсаг Улаанбаатарт наадам болж байна. Тэгэхээр наадмын өмнө Улаанбаатар хот өнгөтэй өдтэй байгааг иргэн болгон анзаарч байгаа байхаа гэж бодож байна. Тэгэхээр та үргэлжлээд тэн хагас нь өнгөрч гисэн болцол туралдааны